За сайн мэцхан уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За энэ хүү би бол маш олон одоо амин тасыг хэрэгэлдэг байсан өмнө нь. За тэгээд хамгийн эхлээд бол одоо дийлэн хүмүүсийн хэрэгэлдэг новыг бол хэрэгэлдэг байсан. За дараад нь болохоор энэ хүү амин тасыг би Costco-гоос авсан. За энэ хүү амин тасыг болохоор Солонгосын одоо бас нөгөө хомласын дотор байдаг тэрнээсээс авч исэн. За энийг болохоор Америк буюу хамгийн сүүлд хэрэглэж байгаа Yanglian гэдэг брэндээс одоо Yanglian гэдэг компаниас авсан байгаа. За тэгэхээр энэ олон амин тосыг ер нь бол амин тос хүний биед маш сайн хэрэгтэй гэдгийг мэддэг. Гэхдээ нөгөө гол нь ямар брендийнх ямар компани яаж технологиор үйлдвэрлэсэн их чухал учраас би маш их хайдаг байсан байгаа. За тэгээд хайсны эцэст би одоо тууштай Yanglian хэрэглээд одоо нэг жил гарсан болж байна. За тэгэхээр хамтдаа бас энэ хүү одоо энгийн одоо тестийг хийж үзье. За энэ хүү тоснуудыг бүгднийг би энд нэг туслыг тусаа. За тэгээд 2-3 цагийн дараа одоо юу яах вэ? 2-3 цагийн дараа бид нэр энэ хүү тос маань ямар байрталтай байна, тийм ээ? Шалгаж үзнэ. За энийг бол now гэж биччихье. За now. За энэ болохоор хоёр тусчлаа. За энийг болохоор blue ямар юм бэ? Blue lavande гэж байна. За энийг болохоор хөрхөж. За энийг болохоор тусгаас өмнө би бас юу яах гээд байхгүй. Ингэж бор цаасан дээр байвалаас илүү өөр ах юм болов уу гэж бодсон. Тэгээд тойруулдаг нь болохоор ямар учиртай вэ гэхээр эргээгээд одоо нөгөө яг энэ тос маань холилдсон байх юм бол одоо энэ хүү зураасаараа бас харах боломжтой гэж бодож байгаа. За тэгээд дараад нь энэ хүү жоохон холил заах нэлээд бас за Yanglian гэж тусаач. За тэгээд Yanglian гэж тусаач. За энэ болохоор Yanglian гэдэг хатгалч. За бор цаасан дээр бас иймэрхүү маркаар харагдаж байна. За бор цаасан дээр. За тэгээд бор цаас болохоор ер нь бол нөгөө тосыг айгүйх шингээдэг байгаа. Тэгэхээр бас ямар байх нь тийм ээ. Одоо тос шингээдэг цаасан дээр хийхэд ямар байна гэдгийг бас хараад. За тос шингээдэггүй зүгээр энгийн цагаан цаасан дээр бас ямар байхныг харъя. Нөгөө одоо бид нар чинь сүүлийн үед нөгөө хоол хүнсийг дандаа бор цаасанд хийгээд байгаа шүү дээ. Тэр маань болохоор ямар учиртай вэ гэхээр нөгөө тосыг шингээдэггүйгээр ялгаатай байгаа. За эхлээд now. За now-ыг хасгая. Нэг тусал. Энд амар дуурж байгаа хта тий. За нэг тусал. Эжохон гарахгүй шүү. Нөө. Миний хон гарахгүй шүү. За дараад нь blue. Арай л баг тусаач ба та тий. Ингээд би бас хүүхдтэйгээ цуг ингэж юм хийдэг болохоор манайх намайг айгуу сайн мэдж байгаа. Хүүхдтэй унтуулад хийн гэдэг бол маш хэцүү. Унт хойд нь дагаад унтцсан хавьгуу дээр. Би тийм ээ. За тэгээд дараад нь Солонгосоос авсан энэ хүүг хичээ. За ингээд энэ болохоор Herbie. За энэ нь болохоор манай Yanglian. Би өмнө нь бол нэг туршиж үзэх нь үзэж исэн. Тэгэхдээ бас бүтлгүүдлөө яагаад ч нэг болоо байна. За ингээд нэг би цагийн дараа бичлэг хийгээд та бүхэндээ энэ хүү бичлэгийг хавсаргаад нэг бичлэг болгоод оруулъя. За баярлалаа. За сайн мэцхан уу? Түрүүн би тест хийсэн. За тэр тестийнхаа хариуг та бүхэндээ харуулъя. За now. За бор өнгөтэй цаас бол ер нь бол тосыг маш их өөртөө шингээж авдаг. За та бүхэн харж байгаа бол Солонгосч байсан гадаад ер нь бусад орнууд ч гэсэн ер нь бол нөгөө юу яагаарай. Тэний бор цаасыг хэрэгэлцгээе. Монголд ч гэсэн намайг одоо 2015 онд бол бор цаасыг хэрэглэхгүй бол болохгүй гэсэн одоо нэг тийм дүрм зохиож ирсэн. За тэрнтэй яг адилхан. За бор цаас бол тосыг бол маш их өөртөө сайн шингээдэг гэдгээрээ алтартай байдаг байгаа. За
энэхүү Nov гэдэг амин тос. За бүгдээрээ л essential oil гэдэг нэртэй. За иймэрхүү байдалтай шингээлттэй байна. За энэ шингээлт нь ямар учиртай вэ гэхээр алга болж гинэ гэдэг бол үнэхээр сайн чанарын тос байна. Амин тос байна гэж бодох хэрэгтэй. Алга болохгүй ингээд шингээд ингээд тогтцтой байна гэдэг бол одоо муу одоо шалгууртай байна гэсэн үг шүү. За энэ хүү Nov. За дараагийнх нь Blue Kilo. За энэ Blue Lavanda гэдэг энэ бол энэ дээр жоохон хальцсан болдог. Гэхдээ ер нь бол энэ хоёрыг бодвол дунд нь ялгарч харагдчихээн тийм ээ. Шингэсэн байгаа. Тийм учраас бас гайгүй чанарын Costco зарж исэн. Тэгээд би энийг хоолндоо хэрэглэх гээд авч исэн шүү. Одоо смүүдтэй хэрэглэх гээд авч исэн. Давгүй бас энэ Navыг бодвол бас давгүй харагдчихээн тийм ээ. За тэгээд дараад нь би Lavanda. Энэ бол Солонгос дотор байсан. За энийг харж байна тийм ээ. Бас нэлийн бас тогтцтой байна. За манай Young Living. За миний сүүл хэрэглэж байгаа Young Living бол за чанарыг бол одоо харуултгүй харагдаж байгаа баха тийм ээ. За энэ гурвыг энэ дөрвөн тос бол ямар иймэрхүү байдалтай байна. За энэ бол бор өнгөний цаасан дээр байна. За би цагаан цаасан дээр байгааг нь харуулъя. За цагаан цаасан дээр харахад Nov бол харагдчихээн тийм ээ. Nov бол нэр үнэхээр бас бид нэр монголчууд бас маш их хэрэгэлдэг штэ. Яг үнийг хэлэхэд бас яг амин тос хэрэгэлдэг, essential oil хэрэгэлдэг бол хүмүүс бол маш их хэрэгэлдэг. За хараарай. За тэгээд би бол зүгээр энгийн цаасан дээр бол туршилт хийж байгаа штэ тийм ээ. За энэ хүү бас тос маань бас байхгүй болсон байна тийм ээ. Гэхдээ бас нөгөө цагаан цаас болохоор энэ хүү тосыг шингээлт айгу муу байдаг. Гэлгэр болохоор. За энэ хүү бас энэ тос маань бас лавандраас иймэрхүү байдалтай байна. За Young Living тийм ээ харж байгаа. За иймэрхүү. За тэгэхээр энэ хоёрыг бас харьцуулъя тийм ээ. За харьцуулахад харагдчихээн тийм ээ. За бараг л одоо ер нь хэцүү харагдчихээн да. За тэгээд цагаан цаасан дээр бол одоо 1000 одоо юу яагаад бас сайн тодорхой харагдахгүй байна тийм үү? Тийм ээ яг бас одоо хэрэг тос шингээх ингээ харагдахгүй гэлээгаад байна. Тэгвэл бор цаасан дээр бол маш тодорхой харагдчихээн. За баярлалаа.